За юу байна? Эгис байна. За энэ дээр утгагүй нэг 200 сая би босор тавах гээд байна. Тэгээд би яаж зүгээс өгөхгүй нэг гівэ хийчихье гэж бодоод. Тэгээд гівэ хийгээ бас тагаад энэ яг өөрийнхөө сайт хэрвээ та нар сейлэр бис гэдэг тоглоомыг тоглодог бол өөрийнхөө нэг сейлэр бис гэдэг тоглоомны нэг хэд хэдэн гівэ хийгээд тэгээд өөрийнхөө аккаунтаа танилцуулаад өгье гэж бодлоо. За ямар гівэ хийх вэ гэхээр за эндээс харж агаад за энэ Blood Stone эндээс би 5,000-ыг гівэ чинь 5,000. Тэгээд Clary-гал эндээс нэг 10,000-ыг гівэ чинь. Тэгээд Racer-гал байгаа. Racer-галыг би 50,000-аар нь гівэ чинь. Racer-гал тэгээд аян дээр. За Passive Shard за нэг 5,000-ыг өгье. 5,000 Passive Shard. За 2,000 Power Shard. Нэмэт би энэ Crystal Key-г 1000 шиг Crystal Key гівэ хийчихдээ гэж бодлоо. Энэ хэдийг би гівэ хийчихдээ гэж бодлоо. Тэгээд 50 Shard нь одоо ингийн миний сувгтай сав дарна. Тэгээд тухай бичлэг дээр лайк атагаад комент үлдээгнэ. Тэгээд комент үлдээс өгөн нь өөрийнхөө Roblox нэрийг үлдээгээд тэгэл боллоо. За нэг мэдээ дуул гэсэн манай бичлэгийн спонсор болог No Game Store гэсэн юм аа. Тэгээд No Game Store маань Silent Beast гэдэг тоглоомын бүх айтемуудыг хямдгүйнээр зарж байгаамаа. Тэгээд тухайн дэлгүүрийн линкийг description-д тавьчих. Ороо сонирхлоорой. За баярлалаа. За би энэ Silent Beast тоглоомыг тоглоод нэг 2-3 сар болоо л энэ шиг байгаа юм. Тэгээд нэг сүртэй хөгжсөн юм байхгүй. Тэгэл нэг шинэ апдейт гарангуутыг фильмийг авчаал. Тэгэл нэг хэд хэдэн нэг чадхаараа өөрийнхөө хөгжүүл тэгэл яваад байгаа. За хамгийн ихлэ миний айтемууд гэх юм бол нэг хомбор барга энэ Strongest History болон Strongest Shinapiras постууд нь байдаг. За бүгднийг би 10 хүрсэн байгаа. За тэгээд Sword-н дээр нь би Abyss Edmage за багт нэг л филм дутуу байгаа юм байна да. Тэгний үйлээ Ямато болон биш тэгээд Slime байдаг тий. Slime их тэгээд Artemis энэ 3 филм л дутуу байгаа юм байна. Тэгээ бусдууд нь байгаа. Бусдуудын би 10 болгосон байгаа. Тэгээд outfit нь бас хэд хэдэн юм дутуу байгаа. Хэд хэдэн боссон дээр дутуу байгаа. Одоо миний outfit бол энэ clown outfit гэдэг хамгийн хүчрэг outfit байгаа. Хамгийн сайн нь. Тэгээ рунээс би 2 secret rune авсан байгаа. Secret rune-ыг би Tower-аас авах гэж байгаа. 4 хоног авах юм уу да. 4 хоног авахлаа нэг 2 secret таваасан. Тэгээ racing авахгүй. Аваад legendary байхгүй. Epic л байгаа. Cosmic-тэй legendary нэг 2 нэг ганцхан шиг энэ cap байна. Commander cap гэдэг байгаа. Ишээ алгадөө тэгээд. За тэгээ artifact. Энэ тоглоомын хамгийн чухал зүйл бол artifact гэдэг байгаа. Тэгээд одоо миний хэрэгж байгаа artifact-ийг толгой хийсэр маань за HP сөртэй critical damage, critical chance-тай. Энэ 3-тай байвал тэгээ би болох гэдэг. Энэ 3-тай юм nightmare л хайгаад байгаа байхгүй. Critical damage, critical chance-тай. За тэгээд basic дээр би damage сөртэй, critical damage-тэй.
эндээс дэше олж чадахгүй байгаа юм аа. Одоо эндээс гарч байгаа л нэг хэд нь бас активаар фармлж байгаа. Хэд тоног авахлаад. За, тэж хэсгэн дээр би critical damage төртэй. Damage болон damage reductionтай. Тэгээ damage critical chanceтай. Ийм юм олчихсан байгаа. Тэгээд хөлн дээр нь би damage төртэй, critical damage, тэгээ damage reductionтай. Ийм артефактуудтай байгаа. Гараад одоо миний одоогийн damage маань одоо вогт зүгээд 1050 болж байгаа. 1050%. Одоо энэ тэнч муу гэх юм уу, сайн ч гэх юм уу би хэлж мэдэхгүй байгаа л та. Damage маань critical chance маань 61% байгаа даа. Critical damage маань 247 биш 74%. Энэ одоо муутай тооцдог байх та тий. За одоохондоо би баг фармлж явж байгаа. Тэгээд энэ Crystal Tower дээр тэгээд Infinite Tower boss rush-тэй нэг хэдэн point цуглуулад статаар өчүүлээл явж байгаа. Энэ даа. За, passive дээр би нэг хамгийн том 3 юм авчаад байгаа. Тэгээд хамгийн дээд Berserker Legendary Berserker хамгийн дээд яг баг Max of-тай нунгасан байгаа. Тэгээд Rampage-ийг бас багаад байж удаа хамгийн өндөр хуваар унгасан байгаа. Fortune Choose бас байгаа. Бас хамгийн өндөр хуваар унгасан байгаа. Executioner нөө. Энийг бас хамгийн дээд байж удаа хамгийн дээд хуваар унгаачихсан байгаа. Япаа хамгийн дээдлийн 3 Mythic-тай байгаа. Тэгээд Power дээр бас хамгийн дээдлийн Mythic гуруулангийн унгаасан байгаа. Аль болох тэр хамгийн өндөр хувийг бага Max руу тулгаж унгаасан байгаа. Тэгээ болоо. Тэгээд надаа Monarch байгаа. Monarch калан. Force Bane калан байгаа. Enemies калан, Upper калан гэдэг. Би энэ Enemies каланыг би lag бүлэндээ ашиглаж байгаа. Харин энийг би Sword болон энийг Millet-ээр ашиглаж байгаа. Тэгээ калан гэх юм бол над дээр би Lagborn race ашиглаж байгаа. Lag дээрээ. Тэгээ би Sword дээрээ Sword Blazing, Millet дээрээ Warlord гэдэг race ашиглаж байгаа. За тэгээд миний ингээд танилцуулах зүйл ингээ болоод өө тэгээд тавхан тэгээд дээр дурдсан нэг хэдэн айтмуудаа гівэ хийгээд тэгээд гівэнт идэвхтэй оролцоод тэгээд ийм гівэ хийж байгаагаад стримээ шеэрлээл сабскрайб дараад лайк дараад тэгээд хүлээж байгаагаад удахгүй нэг гівэнийг бичлэгээ оруулна. За тэгээд bye. Everything.